Онцлог ажил 6. Хүүхдийн хөгжил. Шимтгийн хэрэглэгдэхүүнийг шинжилсэн сургалтын хөтөлбөртөө уялдаж байгаа хэсгийг найрамшлан гаргаж, сургалтууд ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Ахлах бэлтгэл хөтөлбөрийн хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж, тоглоомын талбай, тээврийн хэрэгсэл, ухаалаг хот, миний дуртай тоглоом, их дэлхий гэсэн сэдвийн хүрээнд 100 бүтээлийг хийж эцэг эхчүүдтэй үзэсгэлэн гаргаж танилцууллаа. Сашны мэнд нэвтрүүлгийн хүрээнд шимтгийн хэрэглэгдэхүүн ашиглан тавга, ааруул, цагаан эдээ гэх мэт нийт 27 төрлийн хэрэглэгдэхүүн хийж золгох, мэдлэх, хүндлэх ёсноосоо сурвалжсан нэвтрүүлэгт оролцлоо. Мэд цэгваштай бэлтгэл нэгүүлэхийн хамтын хүч багийнхан бяцхан инженерүүд 2025 тэмцээнд их дэлхий сэдвийн хүрээнд 47 төрлийн бүтээл хийж оролцсон дэд байранд шалгаж Монголиа Грин Мэч 2025 улсын уралдаанд оролцох эрх авсан. Манай багийнхан их дэлхий сэдвээр бүтээлээ хийж оролцож байна. Их дэлхий бол бидний амьдралын үндэс. Амьтаа бүхэн оршин тогтнох. Гэр орон билээ нар сар хоёр нь их дэлхийгээ тойрон эргэлдэж байдаг. Манай дэлхийдээ 190 гаруй улс 7 тэрбум хүн амьдардаг. Бид их дэлхийгээ хайрлаж, улс үндэстнүүд бие биенээ ойлгож, хүндэтгэн харилцах ёстой. Дархан хотод зохион байгуулагдсан Монголиа Грин Мэч 2025 тэмцээнд өөрсдийн хийсэн бүтээлээ сайжруулан нийт 49 төрлийн бүтээл хийсэн. Үүнээс мотор ашиглан 5 төрлийн бүтээл хийж, бүтээл төс бүрийг хийх аргачлал боловсруулж гарын авлага гаргасан. Тэмцээндээ амжилттай оролцож, шилдэг 30 цэцэрлэгээс тусгай байранд шалгарсан. Цэцмаа багштай бэлтгэл хоёр бүлгийн ирээдүй баг замын хөдөлгөөний цагаан толгой 2025 тэмцээнд амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн. Мөн замын хөдөлгөөнд соёлтой зөв боловсон оролцохыг уриалж 3 төрлийн контент хийж цахим орчинд байршууллаа. Шүлгүү гэдэг би та нартай дараах зөвлөгөө хүргэж байна. Анхны тусламж амнаас авна. Жолоочтой. Бураараа биш, дүрмээрээ явна. Харуулууд өглөө 7:50-аас 9, орой 4:30-аас 5:30-ийн хооронд зохицуулагч харуул хийж хүүхдийг аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Сүүх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяны хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 28-нд нийт багш ажилчдын битмөнжүүлэх аян зохион байгуулж, эрүүл зүйн хооллолт амьдралын баталгаа үйл ажиллагааг жимсгэн сүү цагаатай хүнсний ногоо гэсэн 3 багт хуваагдсан зохион байгууллаа. Нийт 25 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж 256 хүүхдэд амтлагаа хийлгэж үйлчиллээ. Багш ажилчид сая 485 мянган төгрөгийн санхүүжилт гаргасан. 2025 оны 6 сарын 2-оос 7 сарын 2-ны хүртэл ажлын 22 хоног засгийн газрын 189-р тогтоолоор баталсан улирлын чанартай ажилдаа болон төрийн албан хаагчийн хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх альбаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны гэр цэцэрлэгийг Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр 52 хүүхдийг хамруулан зохион байгууллаа. Энэ хугацаанд тус багийн нэг иргэнийг ажлын байраар хангаж амьдралын баталгаажих төвшнөөс доогуур хагас сүнжин 2 хүүхдийг үн төлөргүй сөөбөд хамруулсан. Хүүхдэд өгсөн хайр насан туршдан гэрэл болдог. Анхаарал хандуулсанд баярлалаа.